Мэцанаа намайг насэрч гэдэг. Өнөөдөр би та бүхэндээ сургуулийн орчинд унтны ус, ариун цэвэр байгууламжийн стандарт ба хүртээмж гэсэн сэдвээр өөрийн үзэл бодлоод байдаг хослуулан ярих болно. Сургуулийн орчинд тавигдах шаардлагууд нь гэх юм бол цэвэр баталгаатай, усан ангамжтай байх, ус уух, гар угаах, карантин хангалттай тоотой байх, мөн хүүхэд бүрийн хэрэгцээг хангах хүртээмжтэй байх буюу тухайн сургуулийн хүүхдийн тооноос хамаарат хэрэгцээг нь хангах хүртээмжтэй байх, мөн усыг тогтмол шинжилгээ хийж ариутгалтай байх. Энэ нь дан ялангуяа бидний унтны усанд чухал хамааралтай байдаг. Тогтмол ариутгалд орсноороо бидний эрүүл мэндэд гэсэн эерэг нөлөө үзүүлэх боломжтой. За мөн сургуулийн ариун цэврийн байгууламжийн үндсэн шаардлагуудын хувьд гэх юм бол охид төвүүдийн ариун цэврийн үүрэг тусдаа байрлалтай байлгах, гар угаахцыг болоод саван усыг заавал байршуулж өгсөн байх, мөн хог хаягдлыг ангилан хаядаг нөхцөлтэй байх, мөн хөгжлийн бэрхшээлтэй буюу тусгай хэрэгцээ төвөгтүүдэд зориулсан орчинтой, ээлтэй орчинтой байх, мөн өдөр бүр цэвэрлэгээ халдваргүй зүйлэлтийг энэ нь бидний сурч хөгжих болоод эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлдэг юм байна. За Монгол оронд хүртээмжийн өнөөгийн байдлын хувьд гэх юм бол 2023 он боловсрол шинжлэх ухааны яамыг судалснаар улсын хэмжээнд нийт сургуулийн 72% нь төвлөрсөн усаар хангагддаг. Харин 28% нь гэх юм бол худгаас бусаа зөөвөрлөж хангадаг юм байна. За мөн сургуулийн 15% нь ариун цэврийн байгууламжийг гадаа байршуулсан байдаг. За энэ гэх юм бол хөдөө орон нутгаар дийлэнхтэй байдаг. За энэ өвөлдөө бол маш хүндрэлтэй байдаг гэдэг юм байна. За олон хөдөө орон нутгийн сургуулиудын ингээд судалгаа хийхэд ариун цэврийн хүртээмж нь шаардлага хангаагүй байдаг. Харин гар угаах төсөл нь бас мөн шаардлага хангаагүй байдаг юм байна. За эдгээрээс үүдээд бидний биед ямар сөрөг үр дагавар илэрч болох вэ гэх юм бол халдвар төвчөн үүсэх магадлалтай, эзний халдвар төвчөн, суулгалт, гепатит гэх мэтчлэн өвчин үүсэх боломжтой. За охтын гендерийн ялгаанаас хамаарат охтын сарын тэмдгийн үед илүү хэцүү болж ирдэм байна. За мөн сургалтын оролцоо төвлөрөлд илүү сөрөг нөлөө үзүүлдэг юм байна. Мөн байгаль орчны бохирдлыг үүсгэх эрсдэлтэй байд юм байна. За эдгээрээс дүгнэх юм бол сургуулийн орчинд дах унтны ус, ариун цэврийн хүртээмж, эрүүл аюулгүй сурагчдыг байлгах нь сурч мэдэх хөгжлийн гол суурь нь болж өгдөг. Мөн доктортой хөгжлийн зорилтын хүрээнд Монгол улсын бүх хүүхдэд ариун цэврийг хангаж цэвэр усаар хангах тийм үүрэгтэй байд юм байна. За эдгээрээс дүгнэх юм бол Монгол орны 70% сургуулиудын 70% нь усан хангамж нь сайн болон дунджаас дээгүүр байдаг бол үлдсэн 20% нь төдийлөн шаардлагад нийцээгүй байд юм байна. Анхаарал хандуулсан та бүхэндээ баярлалаа.